За сайн бацхан намайг Ган Эрдэнэ гэдэг. За би саксофон хөгжимч хөгжмийн багш мэргэжилтэй хүн байна. Би ч нэг хүүхэд байхдаа мороор тоглодог байсан. Тэгээ 10 жилээ төгслөө ирэхдээ мороор хөгжмөрөө суралцж байгаад 10 жилээ төгсөөд Батлангах сургуулийн цэргийн хөгжмийн сургууль одоогийн цэргийн хөгжмийн политехник коллежид ах саксофон хөгжмийн суралцахаар орж байлаа. Тэгээ тэрнээс хойш 2008 оноос хойш саксофон хөгжмөнтэй холбогдоод ингээд суралцаад хүүхдүүдэд бас заагаад ингээд хөгжүүлэх үстээс гар бие оролцоод байна. Сум бүрт нэг саксофонч төслийнхаа санааг одоо хаанаас олж авсан бэ гэхээр одоо Баян монголчуудад ажиллаж байхдаа сурагчтай хөгжмийн боловсрал гэхэд сургуулиудад энэ лекц тоглолтын хөтөлбөр явуулж исэн хуваараа. Тэгээ ажилласаа гарчаад Увс аймгийн Сагил сумд анх очиж нэг ажиллаар 2 хоногтой би дотор байранд байрлаад тэгээ яг тэр өдөр нэг 4-5 дахь өдөр байж таараад 5 дахь өдөр хүүхдүүд орой гинт халуу болчихлоор дотор байрны багшаас нь асуугаад энэ хүүхдүүд хайчиж өгсөн. Маргааш 5 дахь өдөр хичээлэн тавихлаар эцэг эхчүүд нь ирж авдаг. Тэгээд эцэг эхчүүдтэй нэг жижигхэн тоглолт одоо хийж өгд юм байл та дуулдаг ч гэдэм үү те 5 дахь өдөр юу сурсан мэдснэ ч. Тэгээд тэрийг ингээ дуу хөгжмийн багштай бэлтгэхэд дотор байрны хүүхдүүд манай дуу хөгжмөөрөөр орцсон байна. Тэгээ анх хөгжмөө бариад нэгэнт очсон юм чи одоо хөгжмөө бас нэг тэр хүүхдүүдэд нэг харуулаад тоглоод сонирхуулаад үзье гэж бодоод орсон. Тэгээ ороод өөрийгөө танилцуулаад хөгжмөө тоглож ирэх тэр хүүхдүүд одоо нүдэнд нь баг гэрэл цацарч байгаа шиг анх удаа нөө саксофон хөгжим гэдэг зүйлийг харж байгаа шүү дээ. Баг үлээр хөгжим гэдэг зүйл бол одоо аслагдсан ялангуяа аслагдсан орнууд баг харагдаж байгаагүй ч гэдэм. Тэгээ үзэгдэж байгаагүй зүйл хүүхдүүд хараад би аягүй сонирхолтой хүлээж авсан. Тэгээд тэндээс би нөө сурагчтай хөгжмийн боловсролд сургуулиудын хүүхдүүд лекц тоглолт тавьдаг байснаа энэ хөдөө орон нутгийн хүүхдүүдэд ер нь үлээр хөгжмийг сурталчлах. За яг биечилж очиж заах энэ хөтөлбөрийн энэ боловсруулах нь зөв юм байна. Ерөөсөө шалтгаан л нөө нэг мэрэгжлийн үлээр хөгжимчтэй хомсдолд Монгол улс тэр чигээр орчод байгаа. Монгол улсад үлгэж жишээ үлээр найрал хөгжим гэдэг одоо үлээр хөгжимчтэй хамгийн том одоо заставтай чуулга оркестр байдаг. Тэр нь одоо төрийн бүх одоо хүндэтгэлийн тий ажиллагаанууд дээр явж идэг. Тэгээд тэр чинь одоо 120 уран бүтээлч байдгаас байх ёстойгоос одоо ерөөсө 60 хүрэхгүй уран бүтээлч байгаа гэсэн. Тэнгүүт 60 хүрэхгүй байгаа уран бүтээлч чинь 2 дахь их ачаалттай ажиллаад байгаа. Тэнгүүт 2 дахь их ачаалттай ажиллаж байгаа хүүхдүүд чинь ажилласаа халгах, залхах тий үлээр хөгжимч ялангуяа чанга дуу чимээ гаргадаг учраас олон хөгжимчид зэрэг суугаад удаан хугацаанд бэлтгэх нь нэгдүгээр одоо ядаргаа, стресс, за тэгээд эрүүл мэндийн асуудлаас ер нь маш том одоо асуудлыг дандаа дагуулж байгаа олон үлээр хөгжимчид. Тэнгүүт нэг мэрэгжлийн үлээр хөгжимчтэй хомсдолд орцсон байгаа шалтгаан нь ерөөсөө хөдөө орон нутгуудаас хүүхдүүдийн үлээр хөгжим гэдэг талаар ойлголт байхгүй байгаа учраас сурах энэ мэрэгжлийг сонгох тийм ямар ч тийм мэдээлэл сурчлага байхгүй байгаа учраас суралцахаар ирэхгүй байгаа. Тэрнээс нь шалтгаалаад ирсэн цөөхөн идүү хүүхдүүд маань сургуулаа сураад төгссөн ч гэсэн ажлын байран дээр гараад залхаан цэрлэлт гэдэг шиг 2 дахь их ачаалттай ажиллаулаад тэнгуүтээ авч байгаа цалин гэдэг чинь төрийн байгууллага ямар байдаг. Тэгээд энээсээ болоод ялангуяа сүүлийн хэдэн жилийн төгсөлтийн хүүхдүүд бол одоо ингээд бүр за 1 жил ажиллаад 2 жил ажиллаад шууд мэрэгчлээ хайдаг ч юм. Иймэрхүү ингээд зүйл бүр ингээд яг бодит амьдрал дээр бол байгаад. Яг би яг дотор нь байдаг хүн учраас энийг мэдээд байна. Тэгээ энийг бол яг би одоо ховдоо энэ үлээр хөгжмийн төлөө одоо юу хийж болох вэ гэж бодож байгаа энэ төслөө хэрэгжүүлэх гэж бодоод тэгээ анх буцаад Сагил сумнаас анх эхэлсэн. Тэгээд 20 хоног төслөө хэрэгжүүлээд нэг хүүхдэд сонгож авч зааж өгөөд тэр хүүхдэдээ бас нэг хөгжим хандивлаад биш нэг явахдаа эхлээд өөрийнхөө захин уудсан дээр за би нэг ийм ажил төлөвлөлөө. Тийшээ явлаа 5 хүн надад нэг хөгжмөний хандив тусламж өгөөч гэгээд 10 нар утахгүй 20 нар утахгүй гэх хүмүүс шилжүүлээд нэг
хөгжмийн тал мөнгө боссон. Тэгээд тал мөнгө өөрөөсөө гаргаад ингээд нэг хөгжим аваад сагил сумд очиж нэг 20 хоног ажиллачаад тэр хүүхдэд ерөнхий анхан шатны боловсролыг олгож байгаа. Тэгээд цаашаага онлайнаар ерөнхий анхан шатныхаа хичээлийг авсан хүүхд цаашаа онлайнаар мэдээж суралцах боломжтой болчихж байгаа. Хэрвээ тэр хүүхд мань өөрөө сурах сонирхолтой болгож. Тэгээд тэр хүүхд мань одоо сагил сумаар бүх үйл ажиллагаанд оролцож байна. За бүр цаашлаад Овс аймгийн дэлгүүрийн айлт янз бүрийн үйл ажиллагаа гэдэг юм те ингээд явж байгаа зүйл нь одоо сагил сум жишээлбэл 2500 иргэнтэй сум байгаа. Тэнгүүд тэнд нутгийнхын хүүхд нэг үлээ саксофон хөгжим тоглоод ахмадын баяр те багш нарын баяр сургуулийн одоо шинэ жилтэй гэдэг чинь ингээд бүх үйл ажиллагаанд оролцоод яваад байна гэдэг нь нэгдүгээр тэр үлээ хөгжим одоо сагил сумынхаа 2500 хангалттай сурталчилж хоёрдугаарт яг өөрөө хүүхд тухайн сумын хүүхд тоглоо явж байгаа нь тухайн сургуульд ямар ч нэг саксофончтой болчихж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр хүүхдүүд бүгд саксофон гэдэг хөгжмийг мэднэ. За цаашаа мэдээж маш олон төрлийн үлгэр хөгжим байдаг. Саксофон хөгжмөд дамжуулж олж авах боломжтой ийм одоо бодтойгоор тэнд хэрэгжиж байгаа нэг зүйл байна. Одоо хүртэл нэг онлайнаар холбогдоод багшаа би нэг ийм аяс сурах гэсэн. Та энийг нотлоод өгөөч гэдэг юм. Тэгээ энийг ингээд тоглолт дээр яадаг ингээд одоо анхан шатныхаа ойлголтыг авцсан хөгт чинь би эндээс эрхийн мэдээлэлээ бэлдээд видео болгоо явуулчихлаа тэрийг араа сурах ингээд хөгжөөд явчихж байгаа гэсэн. Тэгээ тэр хөгтөө одоо хүсэл мөрөөдөл нь юу гэхлээ тэгэл саксофон ч болох би бол мэрэгчлээ олчлоо ч гэдэг юм. Тэнгүүд энэ бүр анслагдсан сум орон нутгийн хүүхдүүдэд энэ үлээр хөгжмийг яг бичилж очиод нэг 20 хоног ч юм уу нэг сар ч юм ингээ хичээл орох нь тэр хүүхдүүдийн нэг шинэ хөгжим учраас шинэ зүйл тэр хөдөө орон нутгийн хүүхдүүдэд аюу гоё тийм шинэлэг соргог хүлээж авдаг. Тэгээд сурах тийм сонирхол нь маш их өдөөгдөж аюу хурдан сурах боломжтой юм байна гэж би харсан. Сум бүрт нэг саксофонч төсөл маань одоогийн байдлаар Овс аймгийн сагил сум, за Төв аймгийн Батцанбөр сумд амжилттай хэрэгжээд тэнд хүүхдүүд маань саксофон хөгжмөө сурталчлаад үлээр хөгжмийг сурталчлаад явж байна. Тэгээд ерөөхдөө дараагийн сум би одоо нэг төсөл дээр одоо ингээ бүс бүсээр нь хуваад ингээ ангилсан байгаа ч гэсэн нэг тодорхой хэмжээний төсөв шаардлагатай. Тэгээд тухайн төсвийг нь одоо жишээ авахад Батцанбөр сумын анхны төгсөгчдийн 40 жилийн болоод за 40 жилийнхаа ой хүрээнд сумдаа саксофончтой болъё гэдээ одоо надтай холбогдоод тэгээд бид нэр хоорондоо ярилцаад аль болох боломжтой хувилбарыг сонгоод Батцанбөр сум руу явсан. Яг одоогийн байдлаар нэг иймэрхүү хэмжээнд төсөл маань хэрэгжиж байна. Нэг хувь хүн албан байгууллага те тухайн аймгийн одоо холбогдож байгаа улс зөндөө байгаа. Гэхдээ нэг тодорхой хэмжээний мэдээж төсөв байгаа. Тэр төсвийг бүрдүүлэх боломжийг бид нар хоорондоо ярилцж байгаа шийдэж байгаа гэсэн. Тэгэхээр яг одоогийн байдлаар холбогдож байгаа сумууд байгаа ч гэсэн төсөв дээр ингээд хоорондоо ярилцаад ойлголцож арай бас чадахгүй ингээд төвшин байгаа. Одоо энэ 330 сумыг яаж 330 сумаараа яаж төслөө хэрэгжүүлж явах вэ гэдэгт хамгийн том асуудал байна. 330 сумаар энэ төслийг хэрэгжүүлж явах гэдэг чинь цаг хугацааны үед айгүй урт хугацаа болно шүү дээ. Бараг 20-30 жил болох байх. 20 хоногор нь бодолтой. Тэгэхээр бид нар төслөө илүү боловсронгуй болох үүднээс нэг аймагт 2 сар ажиллаад тухайн аймгаа төвийн бүс, урд бүс, хойд бүс гэдэг 3 хуваагаад тэгээд тухайн бүс дээр ойрхон сумуудаас хүүхдүүдэд татаад ингээд ажиллууд арай цаг хугацааны хувьд за үр дүнгийн хувьд ч аль талтай жоох ашигтай байх юм байна гэж бодоод ингээд ерөөхдөө төслүүдтэй алтан байгууллагуудад маш их танилцуулсан. Алтан байгууллагууд маань одоогийн байдлаар нэгж хариу өгвөл энэ төслийн ерөөсөө гол зорилго нь одоо энэ мэрэгжлийн үлээр хөгжимчдийн хомсдолд Монгол улс бүр ингээд тэр чигээр орцсон байгаа. Энэ бол тийм анхаарал татах төвшөнд баг очсон байгаа тэгэхээр очсон байгаад байхад энэ дээр ерөөсөө хинч анхаарахгүй байгаад би гайхаад байгаа байхгүй.